Дэлхийн монголчуудын аймаг радио 88-ны уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны өнөөдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгаа их зураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 4-р сарын 17-ны даваа гарагийн нэвтрүүлэг ийхүү эхэлжээ. Студид хөтлөгч гэрлээ номой хаш мөөгийн найрагч Робинер айлж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар хашлыг Март Лордес за мөн үс ажиллагааны халгаас улаан хамтран айлж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань энийг гоё сэдв байлээ хөгжилтэй. Эхнэр нөхөр хоёр нэг дор ажиллах үед гэдгээс сэдв байлээ. Гоё шүү дээ. Амар гоё шүү. За тэгвэл аха. Гоё яах вэ? Хэрэг манаар радиод заяа. Одоо бид дүрий бэ штэ тий. Ихнэрээ ажиллуулах яг их боддог. Гэр бүлийн хүн чинь ажилд орчихвол ямар санагдах юм? Танд бол гоё юм. Тэгэд ямар мессэнд оруулах вэ гэдгийг бодож үзмээр юм байна. Тий, продюсер л болох ч юм ихнэрээ. Ихнэрээ юу? Тий. Тий. Дураараа. Тий. Далдын санаа нь гарч ирлээ. Өөрөө сургууль төсөөгөө теннис л ормоор байна гэдэг юм. Бас нэрээ хичээг шахчих гад. Тэгээ продюсер болон гинэ продюсераа. Энэ хүн ийм л юм бодож явах юм байна. Ерөөсөө дайсан бол яг хажууд л. Яа. За юу мөгийн эхнэрийн хувьд бол батараа штэ зүгээр шууд хөтлөгч үстэй. Шууд хөтлөгч үгүй хөтлөгч биш маркетинг. Маркетинг гэж. Ихнэр аврагчтай. Одоо гэрдээ шатруу хараад маркетинг гинэ. Маркетинг гинэ нэмэ. Тэгнэ. Тэгээ бүр ингээд номингийн оронд ингээд хажуудаас суулгачин садалтай. Маркетинг. Манай ч маркетинг ахгүй. Танаа хосоо ч нүгүүд батараа найруулагч үстэй. Тэг найруулагч руу орё. Эсвэл инженер л оруулт юм уу? Оруулъя гинэ оби. Зови. Нүдгэл мөгийг орлох усаар. Тэгээд гяс орох. Та тэхийн тулд эцдүүдтэй айгу нэг толботой ажиллах хэрэгтэй та. Юу н ажиллаж байгаа. Тэр хэлцээ явагдаж байгаа. Дээгүүр ингээд юм явагдаад байгаа байх. Хоёроо үүсгүү. Хин төрүүлж одоо тий номын цэцэг ингээд та ажилгүй болж тий орон тий нөгөө нэг юу штэ зодон зураг хоёр чи холуур байсан дээр хоёр их очир очих заяа. Гэхдээ хамгийн ойрхон нь харин хашах эхнэрээ продюсер болох нөө би эхнэрээ чиний орнд маркетинг болох нөө Би юу үзээ үүсгүү. Би ирээдүйн найз залууга одоо хаан ч яваа мэдгүй. Гэтэ тэрийг олоод ирэх юм бол томчдын шүнийг хөтлөгч болох чи шууд. Тэгээ яг уу ямар тэгээд чи дандаа ороо очиж чимнэндээ үгүй би яхаа дандаа хэрэгтэй. харин ч тэр хүний практикийг судалж чимнэндээ хэр юм бэ мэдмээр байгаа байхгүй юу? Үгүй чи одоо гоё юм ярьж байгаа тий. Давхар судалгаа явагдаж Гоё юм ярьж байгаа чи. Тэг яг жинхэнэ амьдрал дээр ирвэл чи одоо яасан муухай юм ярьдаг ингээл. Юу ч тэгдий. Тэгнэ. Үгүй одоо нэг залгууч чинь гоё нээлттэй. Одоо бас чи Гэрлээ найз залуу арын байрлал гэдэг сэдв ярьж ороод ирсэн чи шууд за арын байрлал Тэгээд бэлдсэн чи ярьсан шиг л байл та. Тэгээ сууж Гүгүү штэ. тэгээ тийч чи амар юм ярьдаг тэгэхээр чи хардна. харин тэгээ нэг ярьсан чигээ вахгүй болохоор гэрлээ нөгөөдгөнд уурлаа. уурлах юм хэрэг байна. Харин чи хардаж нэвтрүүлэг дээр стадаг чаддаг л гэж чадахгүй шүү дээ. Чи нэвтрүүлэг дээр эфир дээр том юм яриад суугаадсан үстэй гэдэг. Ийм биш юм уу те? Тэгжээсээ бүр сүүлдээ бүр дисгээ багаад хэдэн сарын дараа эфирлөө залгаад наа залгаж худлаа. Амнаас цаашгүй. За тэгэл салж байгаа юм да. За тэгвэл гэр бүлийн хүнтэйгээ нэвтрүүлэг хөтөл гэдэг үүрэг өгвөл ямар нэвтрүүлэг хийх юм? За та нүдийгчтэй ямар нэвтрүүлэг хийх юм? За бодъё л доо. Гинт тодгоцгооч айгу. Чаас илдэм шипэгээл хийн үсттэй өөр чаа. Та ёстой тех байх та тий. Би бол машин ярина. Нөгөө нэг авцойл хийх юм байна шүү дээ тий? Авцойл Нэг өдөр нь обууд. Нэг өдөр нь их гэрэл, нэг өдөр сэвчээ гэж ярина шүү. Яа, намайг чи бүр нүхрийг оруулах нүхээ малцсан байсан юм шүү. Гэтэ хөтлөж болов шүү дээ тий. Эртгэн номог зайлуулах. Би зүгээр яшиг яшиг аха нэг хардалцсан гэхгүй амар хойлоо өөдөөдөөс харцууж байгаа томчид нь шивнэ хөтөлчихнө би. Амар.
Тэгэхээр чи бүр шууд эфир хэрүүл гарах юм Чи шүү. дисгэ байхад чи тэгдэг үстэй. Чи юу бодлоо? Тэгдэг үстэй чи. Яг энэ чи одлоо гэж Шууд эфир дээр юу гэж хэлдэг? Тийм гоё ингээд нөө мэдрэг нөө бүлтэрч болохгүй заримдаа тэггүй бүлтэрчингүүд та чи инээж имнээч гэх. Манай үстэй үлээж өгч байна гэж бодоод сууж штэ. Ямар ч хувирлгүйгээр чи нөхөртөөгөө томчууд шивнэ хөтлөл болж байна. Би юу? Тэр мүү абууд мабуудыг чи яриад ингээ үзэлт байхгүй болохоор чамайг хөтлөхгүй л дээ. Ягаад гэвэл үзэлтгүй нэвтрүүлгээр яах вэ? Хүн үзэхгүй шүү дээ. Машин ярина штэ. Машин яриад Машин бол зорилттой бүлэг. Угаасаа их хүн сонсох албагүй. Нэг чадртай ус сонсож яагаад байна? тэгээд хоёр цэлэг Чамтай нэг сонсож яхад хангалттай. Нэг баян сонсож. Тийм ээ. тийм. Мөгийн чи ямар нэвтрүүлэг хөтлөх юм? би юу яг хөтлөгч болох юм уу те? Хөтлөгч болгоол. Хоёр хамт нэвтрүүлэг хөтлөх гээд штэ. Одоо нэр юу хөтлөлтэй? Хашмуугийг хөтлөн. Ээ бурхан минь. Хашихыг гаргаж хийж байгаа. Энийг нэр чи хин гэдэг үлээ. Хаш мөгийн Дөлгөө. дөлгөө. Дөлгөө мө тийм ээ. Мөгийн дөлгөө мөгийн. Тий. Дөлгөө мөгийг гэвэл гоё юм байна. Хашийн нэр ингээд арчигдаад ингээд дуусаа. Нэр айгу гоё болох юм байна. Дөлгөө мөгийн. Хашмууг Элдв шипитэгээл үлдэх юм байна дөө. Тэгээ элдв шипи дээрээ загнуулаа сууж идэрсэн. Хашаа. Манай хүн продюсер болно. Тэ продюсер болно. За дараагийн асуумж нь тэгвэл гэр бүлийн чинь хүнд 50% илүү цалин өгөө. Өөрөө харин арьлаасаа гарна гэдэг болцол тавьбал зөвшөөрөх үү мөгий? Би өстө дуртай зөвшөөрнө. Та нүдийн хчийг ингээд 50% өндөр цалинтай арьлуулад тэгээ та өөрөө арьлаасаа гарчих юм Тийм байна. шүү дээ. Гэртээ хөвдөн шүү дээ. Гэртээ хөвтнө гинэ. Юу нэг гэртээ гэж санаатай биш юм шүү. Харин тийм байна. Тэгээд 50% нэмэгдэлтэй салин ашиглах биш. Тэгээд 50% аваад гэртээ хөвдөж. Би ч юм ажил оруулсан. 50% Үгүй шүү дээ. 2 сар өгөөл тэгэл эргээл хашаа. Танд нүдийг ч олдгооч байлна хашаахаа. Манай ажил ямар ачаалтай л ажил гээл гүн. Танд олдохчгүй. Би тэгэд ажил гэж гүйтэх юм уу? Тэгээ ажилгүй гэртээ синий жолооч болоод тэгээ хэр толбогдоод. Нүдэн гэртээ харагдах. Таасаа толбогдоод. Нүдэ ямар хоол хийгүү гэдэг. Тэгээ сууж ин та. Йоо, хашаах нэг лаг хүн болох гээд ихнэрийгээ продюсер болгосон биш өөрөө ажилгүй болоод лаа зүшөглөө. Тэгэл ихнэр 6 сарын дараа цэхийг нэгтэлж нэг арчаагүй ажилгүй. Та муухай харагдаа. Тий. Гарч чи халтураа хий. Хашин хотоо явдаг гомцсон. Манай ажлын залуучууд зөндөл гоё л идэв бэлээ. Яа. Тэгэл гоё ирчүүд ингээл уулзын ажлын сол тавиад байхгүй ашигтай хэрэгтэй тэгээд. Би бол местэй станер дахиад бүр 100 дахин нэмэгдүүлээ гэсэн чи өгөхгүй. Би гэртээ. Гол тэгэл гэрлэгийн тэр лаг томчуудын шүнэгийн залууг ин авах л бах та одоо тий. Хинас. Тэгвэл томчуудын шинэ хөтлөлгөө боллоо. Чи тэгвэл яах юм? Би юу? Тий одоо эхнэрийн чинь цалин 50% нэмээд 50% гэсэн шүү дээ. Тий орлоо шүү дээ. Оруулнаа. Чи тэгээд өөрөө арьлаасаа гарна шүү. Гарна шүү дээ. Би дахиад өөр ажид орчих. Хөөе, та рандид орох болохгүй. Тийм шүү дээ. Тэгвэл тэгээд телевизэд орчих. Телевизэдээ. Телевиз чинь ингээд нэг салбар гэж явдаг юм биш үү дээ. Үгүй. Үгүй юм уу? Өөр юм уу? За тэгвэл телевизэд орох нүхэ хайж хасан шүү. Телевизэд орох боломж бай тээ. Тийм байж. Хашаахыг ч авахгүй дээ. Тэр үл ойлгомжтой шүү дээ. Опера гэдэг шиг хашаах гоё өөрийн гэсэн ток шоутай бол гоё юм шиг. Үгүй. Телевиз чи царай хашаах бол телевизийг яаж ч дээ бүр хахуулгөөч орохгүй. Тэгээд ток шоунуудын хөтлөгчид царай хамаагүй шүү дээ тий. Үгүй телевиз чи царай муутай хөтлөгч Би масктай өнгөдөг нэвтрүүлэг. тэгвэл Нүд харуулахгүй тий. тэгвэл тэгээ болох бах. Би масктай өнгөдөг. Нэмээ. Дуурдаг. Би юу? Би асахгүй. Чи ажиллах өгөхгүй юм шүү. Яаж? Үгүй нөхөртөө. Нөхөртөө юу? Арай өгөхгүй. Чи тэгээ гоё гэртээ хүүхдээ гаргаад байчихгүй. Хүүхдээ гаргаад уу? Тий. Би ч Бэшээ хараад хизээ байжаад идчих. Маш гоё шүү. Тэгэл би чиний хүүхдээ гаргаж өгсөн гэл. би олон хүүхд гаргаж болохгүй. Үе. Ярьж байгаад харсан чинь үзэл бүр 1100 гарцсан явж штэ. Оо, тийм үү? За, Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон.
Манай найруулагч санд асуулгаар болсон байна. Гэр бүлийн хүнтэйгээ ажиллах нь Аад нь гоё, Бэд нь дими. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. Гурав дахь нь юу? Вэд нь муухай. Дими гэдэг чинь дими штий яхаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар харшлыг мартлордоос хамтран аярлаж байгаа. За тэгээд танд ханайх найтай хамар захнах зэрэг харшлын шинээр бүдэлэрч байвал лордосыг хэрэглээрэй. За өдөрт мэлжихийг гон тэр нь супер. Ганц миний хэлэх санаа энэ байна. За ер нь бол харшлын эмнүүд нойр хүргэх одоо тайвшруулах ийм үйлчлэгээтэй байдаг бол энэ лордес нойр хүргэхгүй гэсэн. Тий. Одоо тэгэнгүүтээ одоо харшил чинь эд харшил бол 5 сараас эхэлдэг байхгүй юу? 5 сараас эхэлнэ. За тэгээд миний харшил болохоор 7 сараас эхэлдэг. Бусад харшил 5 сард эхэлнэ, номигийн харшил 5 сард эхэлнэ. Тэгэхээр одоо нөгөө харшил чинь өөрөө яг ямар булцууны ямар ургамал яасан юунаас гэдэг нөгөө юунаасаа нөгөө дэлгэрдэг нөгөө цэцэн бэсгэнээс шалтгаалдаг. Тэгэнгүүт яадаг аль ч үед одоо энэ нөгөө нэг харшлын юм чи өөр нөлөөлж идэг. Тэгэхээр 5 сард эхэлсэн ч гэсэндээ ууж болно гэсэн үг. Гэхдээ лордестер бол нөгөө нэг одоо битсэн юм нь бол урьдчилан сэргийлэхээр ууж болно гээгүү юм байна. Яг нөгөө харшил хөдөлсөн үед ууж болно гэдгээр. Тэгээ энэ чи бас хүүхдүүд зориулсан гэж байд юм шүү дээ. Тий. Тийм байна уу? Хүй. Чи дахиад нэг өөрөлтөө. За юу хүн хараад Сиропор гэж байгаа үстэй мөн үү та. Хүй хүнээс харшил хөдөлдөг хүн байдаг те. Тэгвэл лордес Тийм бол одоод. Чи айгу ур чадваргүй хэллээ. Зүгээр анхудаа сонсож байгаа шиг л ярих. Гавин анхудаа сонсож байгаа. Сая би яг анхудаа сонсож байгаа шиг хэлж байгаа. Өө хүүхдэд байд юм байна. Анхудаа анхудаа сонсож байгаа юм шиг хэлсэн шүү дээ. Арай гүйцтэй. Өдөр болго ашмууг дээр ярихад тэгэл ярьж байгаа. Нэг өдрийн дараа хүүх юм байна гэж. Орчог манай өвөр тэг мартчихдаг байхгүй. Яг хийдэ тэгээ мартчих. Тэр дараа чи бүгд юм уу гэдэг яг үннээс хэлээд байгаа. Ой номинд ингээ мэрэгжлийн хэлээр өгсөн чинь Яг азарны авчлаа тий. За хашаах анхудаа хэлж байгаа юм шиг нэг дугаар хэлээ. За 77 тэг 4 50 50 гэсэн дугаар байна. 77 тэг 4 50 50. За мэдээж бүх хэмээн сангуудаар зарагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар харшлыг март лордес хамтран аярлаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа байгаа сэдв маань эхнэр нөхөр хоёр нэг дор ажиллах үед гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн асуумж. Гэр бүлийн хүнтэйгээ ажиллахын давуу тал нь юу вэ? За одоо давуу талуудаа ярина юм аа. Давуу тал нь гэвэл хамт ирээд хамт явах юм уу? тий хамт ирээд хамт явах юм байна л да. Тий. Тэгээд өдөржингөө юу хийгээд байна яагаад ингэж бодохгүй амар. Юу хийгээд бодох юм бол хажууд чи арчаалаа. Юм хийж байгаа байх. За. Танаа нөхөр чинь энэ ч найруулагчдын өрөөнд юу ч хийж яж болно. Юу ч үзэж байж болно. Ааха. Эдгээр чинь ингээд заримдаа бас ингээд амар гой сэтгэл мэтгэлтэй үг ирэхээр пүүр ингээд тодруулж Сэтгэл мэтгэлийн тодруулаад байдаг тийм. авчирч байгаа харж Тэр үед нь урьдчилаад би хажууд нь ирэн штэ. Би чинь тэрийг чинь Миний ажил штэ. Та үнсэн ажиллаа хий. Энэ юу гэсэн нөхөр хардаад хажууд сууж байгаа юм бэ? Зүгээр номингийн хэл нөхөр хард. Нөхрөнд ажиллаа хий. Гөө хажууд нь сууж исэн ч гэсэндээ нөхөр чи юу бодоод байгааг чи яаж мэдхийн те. Тэр Хэцүү шүү дээ. хэцүү. Ер нь хэцүү. Ер нь хэцүү. Та нар яах гэж баг руугаа дайлж байна? Одоо хамгийн бага нь л илүү хөдөлгөөнтэй байх дөө. Бид нар ч одоо хөдөлгөөс өнгөрсөн. Хүчсэн үү? Гарч болоо шиг сууж байна. Хашаахыг гараа бүр ингэ яа тэгтээ хардахгүй. Юурээс хардахгүй. Бүр ингэ нэг бодлоо гоё юм шиг санагдаад байна. Хашаахал өөрөө дэгдэгнэж гүгээд байдаг болохоос нүдийг ч ерөөсө тоодгүй байхгүй. Өөрөө ханаа би очлоо гэж мэгээд гүгээд байдаг. Чухал юм болмоор шүү дээ. Ингээд аваа чухал баймаар шүү дээ. Тэгээд нэг бодлоо бүр ингэ ихтер бүр ингэ хардгаа байна гэдэг чад юу гэсэн үг. Болгарч одоо болсон гэсэн. Энэ хоёр айгүй бол энэ өөр өрөөнд байх юм бол энэ ажил дотроо байгаа мөртлөө нүдийг цаашаа хоёр видео кол хийж юм магадгүй л хоёр шүү. Магадгүй те. Тий. Ханаа юу хийж байна? Бүр сурцсан. Бүр рефлекс тогтсон те. Мөгийн яхаа. Давуу тал байхгүй дээ. Би хамт ажиллаж ирсэн нэр. Тийм шүү. Бид 3 4 жил хамт ажилласан шүү дээ. Дандаа хэрэлдэг байсан гэсэн. Давуу тал байхгүй. Үнэхээр залах маш Залхмаар үжтэй. Гэртээ ч хамт ажил дээрээ ч хамт. хамт яваал хамт ирээл. Йоо. Той ч үерч яхтай хамт ажиллаж ирсэн биз дээ. Тэгсэн. Тэр чи бүр ингээд Үерч яхад айгу гоё юм ба. харин тийм. Хэлсний дараа. Яг гал халуун
дээр тий. Уйрч явахдаа ингээд толдмооргүй үедээ хамт ажиллах чинь гоё аахгүй юу? А тийм үү те. Хараастай. Гүгээр энэ намгийн нөхөр сонсож байгаа бол ингээд нөгөө уйрч явахдаа минут чуултаг хамт ажиллаж гэсэн гэж байна. Тинтээ ээж тааж тэгж ээж тэрийг хэлчихвэл зүгээр байна. Чи хаана хинтээ тэгж ажилласан юм бэ? Гэги сонсоо. Сая ингээд амаатад гоё ярьсан тийм. Нэг нэр чолж болохгүй. Хөөе нэг ихтер нөхөр нэг юу кроссворд бүгжсэн байл та. Тэр нь юу юм? Кроссворд нэг үгээс хэлжээ. За. Тэгсэн анхны хүн дөрөв үсгтэй гэсэн чинь болд юм болов гэсэн. Анхны иргэдээ өнөө. Болд юм болов гэсэн. Йой. Тэгвэл хэрвээ номигийн онлоор бол те надад тал амар даваа тал байгаа юм шүү. Тэ? Дөнгөж анхлан үерхэж байгаа тэр чинь ингээд зай завтраа байхгүй амар гоё яах юм шиг шүү. Ерөөсөө оруулах юм уу хаа? 3 сарын дараа тэгэл тэ жинхэнэ амьдралаа Тэ тэр чинь номи чинь тэгсэн шүү дээ. 18 настай л гэдэг. Тий. Тэгээд номи өөр 18 тал даа ингээд 43 настай хүн сэтгэлийн хөдлөл байдгүй гэх гээд байгаа юм уу? Байж ядаж л удаа шиг. Номи шиг дээ. Чи 1 минут толж чадахгүй шин 43 таа гэдэг чи ядс нэг 30 минут л зай авчих. Номи л 18 таа ингээд гоё минут чолж чадахгүй цуг ажиллаж ирсэн гэдэг. Ангал гэсэн шүү дээ 18 таа гээгүй. За дараагийн асуумж. За тэгвэл одоо сул тал нь юу юм? зөндөө байгаа гэсэн мөөгийн юу юм? Мууга тэл сул тал нь юу юм? Байнга цуг байх хэрэгтэй ядаргаатай үт юм аа. хамгийн ихдээ уудна. Юунаас нь үүддیں۔ Гэхдээ тэгэхгүй яа гэвэл нэг зэрэг хараад гарч уудлах байдаг. Өглөө цуг яваад орой цуг ирээд байна шүү дээ тий. Харин ч бүр амар юм биш. Хамгийн амар юм заяо. Яг нэг юм харгалзахчтай явж байгаа юм шиг яг тийм. Юмны нэг юм хэмжээ дамжаа гэж байдаг шүү дээ. Аха. Тий, хитэрчээр өстой утгагүй болчихдаг. Хэмжээ тамжаа. Юу яа би ингэмээр юм байна. За. Юу хоёулаа нэг гэрт ортлол хамт ажиллаж чи гэрээсээ би гэрээсээ гэд ядаж гэртээ хамт авахгүй юм байна. Тэгээ ажил дээр л хамт байдаг. Тэгэхээр гоё өстэй. Тэр боо. Үүдгээ тэр чинь нөхөр биш шүү дээ. Тэгж яах вэ? Тийш тэгэхээр авахгүй гэсэн үг байхгүй. Нөхөр бол тэгвэл аав. Хамт амьдрал хамт нэг оронд орно. Ямар бэлэр юм бэ таанаас бүр ёо. Таны тэгж аргаахгүй шүү. Тий, дураараа тий. Ясн дураараа гэдэг чи. Ёо, за нэмээ яах вэ? Би юу? Сул тал нь юу вэ? Сул тал нь. Сул тал нь. Нэмээ бол хизээч уйдахгүй юм байна. Тэ? Өөрөөх нь хэлж байгаагаар бол тэ. Ягаад уйдна гэж аа. Нэмээ бол харин ч амархан уйдна. Би юу? Яагаад? Яг гэдэг нь үзүүлчих чижээ. Чи тэгэл одоо тэр инженер техникийн албаныхны өрөө мөрөөгөр одоо оролцохгүй болчих юм биш үү? Үгүй яг нөгөө мегагийн оронд нөхрийнх нь ажил өгч, нөхөрт нь тийм ажил өгч. Хоёулаа яг нэг ажил хийдэг те. Тэгэл гоё штт. Мегаг яана гэдэг юм бэ? Тэгээд чи дуудаж орж хоёулын цуг загнаал. Тэгэхээр түүхтэй те нөхрийн загнан гут номын цааш харцсан уйлаа. Нөхрөө өмөр юм илчдэггүй. Тэгтээ цааш хараад. Тэгээд хараа ажил дээр одоо би гээд ихтэрдэг цуг ажлыг тэгээд загнуулах юм бол тийм ээ олон нийтийн өмнө шөмжлөөж ярил алуулна гэж. Тийм юм бэ. Тий, навш байхгүй юу? Хоёулаа хамтдаа юу тий? Хамтдаа. Тийм байна. Тэгвэл би тэгэж энэ хаших яах гэдэг бэ? Багш дэлгэрээ. Тийм байх. Баран гэр бүл хосоогийнхон гэж би. Ястаа дими юм байна юм. Болох юм байна. Тэг гаргаж ир загнаа те. Та нэрээ дими юм байна. Ажлын газар болохоос биш. Гэр орон биш шүү. Тэгэл хосоогийн цагт хөнгөл намын сталик. Бараг чамагт олж орё. Бараг намайг хараагаад байгаа юм шиг нэ. Үүдээ хөглөө. Ястаа тавтай тий. Нэр тэгдэг гэсэн шүү дээ. Тэг ингээд нөхрөөгөө ингээд нэг өмөрч чадахгүй. Тэгээд дотроо уурлаа суугаад гэсэн. Тэгжсэн намын цэцэг бот. Тэгээ мега давуурлаа. Тэгснэ ингэж нөгөө нэг өмөрдөг гэсэн нөхрөөгөө одоо тэгээ чиний өмнө загнан заяа. Арчаагүй царайч чадчихсан ажлаа хийж чадахгүй гэд тэр нь дотроо өмөрөөд байгаа. Тэгвэл би л ингээд очиод нүд тэгж шавцаг. Гаших тэгвэл нүд тэгж ашиг өмөрөд шууд босроо өшөглөө.
Ачаад хэлэх юм аа би. Шууд нүдүг та ингэж ажилламаар ямар хэцүү юм бэ? Чи талдуур нөө. Тэгээ буултан тань дээр ирэх хөшөлтэй байж шүү. Өшөлтөө дээр байж шүү. Нөгөө харин яг тийм новшоохгүй тий. За. За, Улаанбаатар хотод 17 цаг 35 минут бас нэвтрүүлгийн хамтран ялагч танилцуулсны дараа санал асуулгын дүн танилцуулах учраас санал асуулганд манайх идэвхтэй оролцоороо 1200 1200 юу. За, нэвтрүүлгийн хамтран ялагчаар үс ажиллагааны халгаас олон хамтран ажиллаж байгаа. За. Халгаан салонд би асуусан байхгүй юу? За, одоо чи сэтгэлээр. За тэгээ. Тэгээд халгаан салонд очихын гоё юм нь юу эсэн гэж одоо нөгөө ингээд толгойг ингээд массажлж өгөнгөө ингээд хуйх хийж цэвэрлээд байгаа нь амар гоё санагдсан байхгүй юу? Тэгээ миний Чиний хуух хэрэгтэй биш юу? угаасаа ахаа эн чинь ингээд айгу хэрдээ гэхэд хэцүү юм те. Бохирдолтой гэж ярина. Тэр чи ингэ хэрийг нэгж маажихгүй л. Нэгдүгээр толгой уухаар цаа бай. Тэгвэл тэр наадаж угаахгүй заяа. Ингээ массажлал хурууныхаа өндгүүдээр ингээд дарж массажлангаа угааж өгöd байгаа байхгүй юу? Хэрдээ байна гэж хэлж чадахгүй. За тэгсэн байлгүй тэгсэн байлгүй. Тэгээ нөгөө нэг хуум хураа өсөн дээр шампунцсан гэж ярьсан те. Тэрийг бол ойлгосон. Тэгээ би юусаа анзаараг үзсэн чинь би сая ингээ нэгт тусал тус хэрэглэхгүйгээр ингээ өс чинь ингээ хөөсрөөд байгааз гэд. Тэгээ би нэрнгээсээ хөөсрөө заяа. Тэгээ манаа дээр ингээ танаа буурал усны шампунь явсан. Буурал усны шампунаар ч гэсэн ингээ би угааж болох гэсэн чи. Тийм болно гэж байгаа байхгүй. Бүгдээр органик болохоор бүгдээр болно заяа. Тэгээ би яагаад салон дээр очих хэрэгтэй мэй гэж бодсон гэхээр одоо усны нөгөө гинтл нь өөрөө чил усны их унаад байгаа мó эсвэл их хагтаад байгаа мó гэд онцлонгуудаа тэрэн дээр зориулаад ингээд эмчилгээ хийгээд байгаа байхгүй юу? Минийх бол ус ол унах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгсэн чинь минийх унах хэрэгтэйгоосоо Унахгүй. хоёр дахих унаад байсан байхгүй юу? Яасан ч унаад байсан байхгүй юу? Тэгээ надад ус уналтын маск тавьж өгөөд тэгээ маск тавингаа Бас тийм юм байна уу? Тийм байна. Тийм. Тэгсэн чинь миний ус нэрнгэсээ би ганцхан удаа орсонээсээ амар баг ундаг болсон. Тэгээд хардаа ахаа ингэ таны тэр одоо үсээ чинь унаад байгааг нь яаж мэдхээр ингээр тэр нөгөө оншилгоо гэдэг байгаа шүү дээ тий. Компьютераар ингээ би ч харна таач харна бүгд харна заяа. Тэгээд бүр яг ингээ хуухаж ингээ явуулаад нэг булцуунаас тийм үү ингээ 3-аас дээш сургасан байх юм бол энэ одоо ингээ уналтгүй сайхан эрүүл ус байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд минийх зэнийх ингээ нэг булцуунаас хоёр унжих хэрэгтэй юм уу? хоёр ус мөс хоёр ус мөс гингүүд энэ бол ингээд ус их унж байгаа гэсэн үг аахгүй юу. Тэгээд та нар энэ ус оншилгоо нь үнэгүй штэ нэг очиод нэг үсээ оншлуулчаач яг яаж энэ тослогтой Хоёроо. Бид хоёр нэг хурж ийна. хоёр шиг нэг хуухантай хэрэгүүлдэг. Яа. Үгүй хуйхаа үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Үзүүлэх хэрэгтэй байлээ. За хашаах утасныхын дугаарыг хэлж яг салоныхын дугаарыг хэлж өгөөрэй. Мөөгийн хаана халгааны 2 салон хаана байгааг хэлж өг. Битэл. 77.11 43 73 гэсэн утсан шүү. За. Энэ 24 дэх сургуулийн урд байлдаг. Тинчээ угаасаа яг салон шүү тийм ээ. Тийм. 77.11 43 73 гэсэн утсан. За. Нэгдүгээр салбар нь болохоор Апугийн замын эсрэг талд 75 дугаар сургуулийн зүүн хойно байралтай. Хоёр нь болохоор тэр Peace Mall 150 найрамдлын орд шүү дээ. Хуучин чи Peace Mall-ийн хард 24 дугаар сургууль яг урд байгаа гэж. Ийм хоёр. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үс ажиллагааны халгаас олон хамтран ажиллаж байна. Баярлалаа. Санд асуулгын дүн гарсан. Санд асуулгын дүн танилцуулъя. Гэр бүлийн хүнтэйгээ ажиллах нь аад нь гоё гэдэг дээр 147 хүн буюу 28%. За дими гэдэг дээр 474 хүн буюу 72% сандаа өгчээ. Мэдээж шүү дээ. Ер нь бол дими. Тийм. Цуг загнуулах чинь бүр навшин юм байдэн тий. Хамгийн юу яах вэ? Стресс менежмент л гүм хэцүү болно да тий. Тийш дээ юм мууж болохгүй. Стоног тий. Тийм юм байна тий. Тий. Үдий ч бол таныг наанаас чи ингээд чимхээл болооч. Тий одоо тий ном бол нөхрийнхээ хажууд тэгж амар ууж болохгүй гэсэн. Ном чи амар ууж. Тэгээ нөхөр мэдэхгүй ш хөрх юм тэгээ. Тий би чи ингэж ууд юм уу амар гэдэг. Аа ч Болохгүй мэн тий. Чи стоног. Йоо. За Биднийг байлгээд ахтал уугаад номыг тэгж болохгүй шүү дээ. За тэгвэл гэр бүлийн чинь хүнийг томчуудын шивнээ нэвтрүүлэг хөтлөө. Цалин сайн өвн гэвэл зөвшөөрөх үү? Зөвшөөрнө. Жигээ зөвшөөрнө. Та хоёр яагаад ингэж бүр дуун дээр нь зөвшөөрöd байгаа? Зөвшөөрдөггүй яа тий. Хоёр давуу тал. Цалинд нь юм уу? Хоёулаа. За. Юм гэдэг чи зоосны тал шиг хоёр талтай. Зоос гэсэн.
Хизээш нэг талд болчихлоо. За гэр бүлийн одоо орлого сайжрах гэдэг штэ бүр. Тий 50% сайжрах гэдэг. За хоёр дахь давуу тал нь гэх юм бол тэр нөгөө чадварыг мэдэж авах гэдэг. Юу мэдээд байна. Нөхрөө хостол мэдээгүй л байгаа мó. Үгүй. Чи юу яад юм уу ер нь? Тийм ч одоо чи баг ингэж бүр би нэг чадрыг нэвт мэдсэн баг шүү дээ. Үгүй. Зэвсгийн эрдэм чинь бүр өстө нэрээ майр болсон байх шүү дээ. Зэвсгийн эрдэм үү? Тэгээ бас дээрэс нь эрэгтэй хүн чинь их нэртэйгээ нэг тийм амар надад энэ таалагдж мал гэж яриад байдаг байхгүй юу? Тий тэгэхээр томчуудын шивнээ нэвтрүүлэхээр тэр чинь мэдээж ярих шаардлагатай болно шүү дээ. Чи ядаж дараа. Тэгээ ярихгүй юм аа эфирээр ярих болов. Ярина шүү дээ. Ярих уу? Тий ажлын шаардлага юм чинь. Тий. Тэгэл чи ер нь бол нөхрийгөө сийхгүй зарчхаар л хөө юм байна. Хоёр хашаагийн нөр болоо зүгээр л гэр бүлийнхээ хүмүүсийг ваа цалигтэй яв. Тэгс нөгөө хоёр нь үнэхээр томчуудын шивнээ хөтлөхгүй яа. чадахгүй байх уу? Шал өөр гоё ингээл өөр гоё томчуудын шивнээ жинхэнэсээ томчуудын шивнээ хийж чаддаг. Жинхэнэ томчуудын шивнээ. Мөнгө цалга хоёр бол сийхгүй юм байна. Тэр чинь ажил ингээ шууд ингээ радиогоор сонсогдож байгаа юм чинь. Чи тэгээ ажлын талаар ажиллах шүү дээ. Би ажиллах. Тийм үү? Би нэг зэвсгийн ирдэг сайн мэднэ. Нууц хөдөр авах үү? Намын шиг зэвсгийн ирдэм чи радио дээр тийм зэвсгийн ирдэм ярьж байгаа үзүүлэхгүй байна. Ном бол их юм. За нөгөө ярьсан зэвсгийн ирдэм гарга. Хаалган дээр сууж байгаа юм биш. Юу гэж ярьж ах юм те? Ярьж болохгүй байхгүй те? Тэгээд ярихгүй бол ямар хэрэг үсэдэг яах юм? Судалгаа хийгээд ш. Судалгаа хийгээд байна. Тий. Тэгээ судалгаа хийгээд зэвсгийн ирдэм гарахгүй бол чам дээр яах юм? Эфир дээр яриад идэг чам дээр гарахгүй бол яах вэ? Тэгвэл үү? Тэр ажил юм да. Гаргуулах гэж хичээн штэ. Яах юм бэ? Яах юм. За тэгвэл одоо яг бодит байдал дээр нь штэ тий. Гэр бүлийн үнтэйгээ эсвэл найз охин, найз залуутаагаа хамт нэг дор ажиллаж хамтдаа бизнес хийж байсан хүн байна уу? Танаа. Хоёр бараг л бизнес хийсэн. Хоёр ч бас насаараа өстэй. Тэгсэн шүү дээ. Харин тий. Тэгсэн шүү дээ. Бид хоёр бараг л хамт бизнес хийсэн. Хамтарч бизнес хийж байгаа нэгтэй болгоос биш би зүгээр л хөрөшгөл байсан юм шүү дээ. Ер нь одоо Жолооч нь. Баашах манаа ч л шүү дээ. Өстө манаач л болсон. Гэтэ ийм юм Тэр байна. чинь хамтарч бизнес хийж байгаа. Гэрлэгч асуулт нь бол яг нэг зэрэг нэг дор юм байна те. Тийм. Ааха. Бид хоёрыг болохоор яасан юм бэ? Нөгөө А Б гэсэн хоёр залтай. А заланд нь би хүүхдээ уцсаардаг, Б заланд нь манай нөхөр хүүхдээ уцсаардаг гэсэн байхгүй. Тэгээ цааны цагаар хоёр талд хоёр тусдаа лангуудаа. Энд ч нэг лангуу, тэнч нэг лангуу. Тэгээ ажил зүв идэг юм да. Би зүм ш. Яа тийм. Тий. Ди нөгөө дарахын зочид бодол караоке паб ажиллаад гэсэн ер нь ихтэй айгу дими юм бэлээ. Нэг нь төрийн албанд нөгөөх нь зүгээр хувийн хвшилтэй ингээ байвал зүгээр юм бэлээ. Мөрөөдлөөр бол тийм тий. Харин Тэг би тэр бол бүр яг нэг дор ажиллаж байна. 4 жил. Зүгээр Танд амар хэцүү байсан уу? Тэг баг тэрнээс сууд ажилласаа гарсан баха. Уг айгу утгагүй. Зүгээр заримдаа би ингээ өнөөдөр би ингээд орооны нэвтрүүлэгт туслах хэрэгтэй чи явж гэж. Тэгдэг үст. Тэгээд тусаа явдаг байсан. Ажилласаа ингээд гараад ганцаараа явах чи гоё байдаг хгүй юу? Ихтэй үст чинь. Тийм ч хэрэгчлээ баг. Тий хөгжим сонсоод ганцаараа нэг явах үе байна шүү дээ. Тэгэхгүй ингээд цуг явахаараа тэгээ хөтөлцөө тэгээ хажуугаас зүгдээд Тэг юм яриад тий. Ажид нь үглээд яа тамт ш. за угаасаа санал асуулган дээр 400 дүн орж ирээд дими гэсэн штэ 72% нь комментууд нь бас бүгд дими дээ. Дими гэдэг ерөөсө болон бүтэн гоё гэсэн үнийг ширхэж чадгаараа гэж чинь. Бага 12 комментанд нэг гоёо л гэж хэлээ. Тий. За ер нь бол томчуудын шинийг хөтлүүлвэл гэртээ очиод бөмбөг дэлбэрийг хаах гэж байна. Энд нэг хүн яагаад болохгүй гэж гисэн байна. Над шин их нэртэйг хамт ажилдаг хүн битсэн байна. Тэгээ хоёулаа үдчихэд. За сараа энэ насны босгон дээрээс гаргаад ёстой димил гидал гэж. Номид зэсг шиг ийм хартай хүн бол бүр там. Тэгэл хоёр бинийг хардаад ороо ийшээ гараад хэрэлдэл явж. Хэрэлцээр багтаа. Чи мега тэр чи яагаад тасаа? Гэрлэгч яасан гинэ. Хүн болгоноор асуусан. Нэг мега асуусан. Гэрлэг асуусан. Тий амигчлээ чи ярьсан уу? Тээ. Чи яагаад амир гөлрөөд байсан бэ? Цэгийн хоолны өрөөнд хоёр хойлно үлдсэн байсан яасан яа. Тэгвэл тун утгах үүргээ бүр сэтгэл зүйн дарамтанд ороо тэгээ өөрөө сайн дураараа гарах юм байна. Юу ч яг өөртөө дайдлаа хартал. Одоо дахиад сүрсэн бацаа хин. Чи түрүү обын хариулагчтайгаа яагаад байсан бэ?
Яг тэгэхээр би хажуудаас нь түрүү нөгөө нэг тэр хоёр чанлаа орлоод нэлээ ордсон шүү дээ гэдэг. Та ингэж хүндрүүлэхгүй. Намайг сонсохгүй гэж өөр миний дараа гардаг хөтлөгч залуу маа ихний сонсцсон явж идэг. Тэрний тухай ярьж байна. За. Тэгэхээр нөгөө нам дарж идэг байхгүй. Аха. За чи намайг сонсохгүй миний эфирийг сонсохгүй. Тэгсэн хэрнээ тэр залуугийнхаа сонсоод байгаа юм биз дээ. Тэгсэн чи юу гэсэн? Тэгсэн чи юу Тэр гэсэн? жоохон шиндүү хүн байсан юм уу? Шиндүү тийм. Тэр чинь шингүй юм чинь бас сонирхолтой. Гүй царайлаг залуу. Миний- хамгийн онцлог. Тийм үү? Тэгсэн чи харин тэгж авдیں۔ Царайлаг үе юм чинь дээ. Тийм. Царайлаг үе юу ярих? Тэр залуу нэг юм моцикл ундаг залуу байсан байхгүй. Тийм шүү Өсөө дээ. бодог моцикл ундаг залуу. Тийм. Манлаа юм уу? Манлаа юм уу? Тэгвэл би лав ингэж хэлэх байсан. Нэвтрүүлгийн зарахын тулд даа энэ чи юу яаш штэ. Нэвтрүүлгийн судлах хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Угаасаа би бүх нэвтрүүлгийг сонсдөө штэ. Тэгж хэлэх байсан. Яв за гэл. Нэр манай нүдэн бас манай миний нэвтрүүлгийг сонсдгүй гэсэн. Тэгсэрнээс өөр хүнийг сонсоод байгаа хта. Бодвол Мэдгүй дээ тийм багж. Зандааг болцтой аягүй сайн сонсож байгаа даа. Яа Анжигаас зандаа хоёрыг сонсдог гэсэн даа. гомдмор юм тооцоос тий. Нөхөр нэг 3-4 цаг ихэр гараад идэв. Тэр тоодгүй. Миний урам сонсдог ч. За энд ингэсэн бай намуун солон гэдэг хөө. Бид хоёр хамт ажилладаг. Нөхөр магтуулахад намайг дурсдгүй ээж. Нэг жаахан алдахад бүгд над руу хардаг, ярьдаг. Хамт ажиллах дими гинэ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ, үнэн шүү дээ гэж байгаа. Яа юуны холн дээр саддаг ургийн холн дээр уул усны харах Зүгээр хосоогийнхан баг шиг дэрлэхээр. Тэгээ нөгөө нэг Шууд хурал дээр яах гэдэг юм бэ хосоог. хасаагийн хашаахан гэр бүрлээ. стресс менежмент болохоор нөгөө нэг угаасаа баг болдог штэ тий. Тэгэнгүүт таанаас яг албаар салгах байх та. Тий албаар салах шүү. Тэ тэрэн дээр үстэй. Тэ тэнгууд хожигдонгууд би ямар хожигч машууд нөхөртөө орлоо. Чи албаар хожигдохгүй яасан чи? Ядрага тэгвэл нэг баг болмоос юм уу? Ямар хэцүү юм бэ ч одоо. Нэг баг болохоор хоорондоо хувил. Эсрэг болохоор хэрэлдээ салах. Йой. За хосоогийнхонтой мөрөтөл тоглож болдог. Эсвэл чи бүр тэрнээсээ болоо салцсан байв. Хэрэлдээд үү амар. нэр яг юу эдэгтэй тоглож чадахгүй. Би зүгээр тоглож л авахгүй да наригж л авахгүй яхаа яаж мэдэх вэ? Гого би бас нэг юм гадарлаад. Тэд Бацаага өсгий гин гол намцдаг мохоор. компьютер зугаалаа. За энэ үрээд 2023 оны 4-р сарын 17-ны даваа гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс хөгжилтөө хөнгөн байцаагаас сураатаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үс ажиллагааны халгаа салон за мөн харшлыг март лордес хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч харшлыг март лордес мэдээлэл авах утас 77 тэгдөрөв 50 50 77 тэгдөрөв 50 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч үс арчилгааны халгаа салон мэдээлэл авах утас 77 11 43 73 77 11 43 73 Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжаал радио 88.3